Эзний ивэл дүүрнө үү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шинэхэн дугаар эхэлж байна. Даравч талдайж боловч бултайна гэж монголчууд бид ярьдаг. Үүнийг бид хэн нэгний нууцлж хаацайлсан ямарваа нэгэн үйл хэрэг олонний өмнө илчлэгдэх тохиолдолд гойд сайн ашигладаг. Даравч талдайж боловч бултайлаа даа гэж ирээд л. Гэхдээ миний бодлоор заавал хэн нэгнээс нууж дарсан зүйл биш. Угтаа өөртөө хүлээн зөвшөөрч ис чадсан тэр зүйл хизээнийхтэй даравч талдайж боловч бултайдаг юм шиг. Тэгэхээр өнөөдөр хамтдаа мэдрэмжийн талаар ярилцголно. Мэдрэмж нэг талаар яг л гал шиг. Галыг зөв ашиглавал илч дулаан гэрэл гэгээгээ өгдөг. Галыг ашиглаж хоолоо болгож идээд дулаатсан бид цаашлаад галыг ашиглаж аюулаас ам бие хамгаалдаг. Харин галыг зөв ашиглаж чадаагүй бол ойж ширхэг чүдэнсний ганц оройн хоолж болох эрсдэлтэй. Үүнтэй яг адил мэдрэмж бидний үг хэл, үйл хөдлөл бүр итгэмээргүй. Биднийг юу ч хэлж, юу ч хийгээгүй байхад хүртэл нүүр царайнд маань хандлага болж хэдийнэ илэрчихсэн байдаг. Үнэхээр л даравч далдайж, боловч бултайдаг гайтай хэрн гайхамшигтай эд байгаа биз? Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр гадна бас дотроос тухайн хүний сэтгэл мэдрэмж, бодолд хяналтгүйгээр төрж байдаг сэтгэгдэл буюу мэдрэмжийн тухайд бид хэдийгээр хийсвэр ухраас дийлэнхтэй хитийдсэн эсвэл нэгээс нөгөө туйл хүртэл даялсан дэндүү өрөөсгөл бодол сэтгэгдэлтэй байх нь бий. Тийм болохоор мэдрэмж болгоноо дагаад байх нь мэдээж аюултай. Итгэгчид ч гэсэн мэдрэмжтэйгээ тулалдаж, тэмцэлдэж, бас зарим тохиолдолд мэдрэмжээ дагдаг хэрэггүй гэвэл мэдээж тийм. Хүн амьсгалж амьд байгаа цагт үргэлжил ийм байх болно. Бидэнд төрдөг маш хүчтэй мэдрэмжүүд дийлэнхтэй бурхантай холбоотой байх нь бий. Тиймээс л тэдгээр хүчтэй мэдрэмж нэг бол биднийг сугдатаж, авгүй бол биднийг навс унагадаг. Бурхан ямар агуу юм бэ? Бурхан ямар сайн юм бэ? Бурханд үнэндээ чадахгүй бүтэхгүй зүйл нэгэхэн ч үгүй гэж бодож мэдэрч байсан сэтгэгдэл бодлууд маань хэдэн өдөр эсвэл хэдэн цагийн дараач өөрчлөгдөж болох. Ямарваа нэг тэмцлийн өмнө юм уу? Яг эгцэгтэй тулааны эд үеэр төрдөг тэрхүү сөрөг хэрнээ маш хүчтэй мэдрэмжүүд юу байдаг вүлээ? Бурханы талаарх хийсвэр бодлуудын тухайд илүү шүү дээ. Бурхан яг чимээгүй болчихлоо. Тэр гарцаагүй надаас нүрээ буруулчихлаа. Бурхан надаас татгалзаж байгаагаа энэ олон асуудлыг өмнө маань нэг нэгээр нэмсээр асуудлын аадраар нүүр нүдгүй балбаж байгаагаараа тэр надад хайргүй гэдгээ харууллаа шүү дээ гэж бид мэдэрч боддог. Асуудлынхаа ард нь гарах хүч чалга, тэмцэл, тэнхэл чалга энэ бүхэн бурхан байхгүй гэдгийн баталгаа юм биш үү гэдэл уул овоо шиг хөвсөлдсөн хүнд мэдрэмжид гүн шигддэг. Магадгүй та энэ хүнд мэдрэмжийн намагт шигдсэн байгаа бол энэ Магдалины дууны үг бүрийг анхааралтай чагнаж шимтэн сонсоорой. Bayrin ödemez sonuna
далд сэтгэлийн нууцыг нээсээ гал хайртай магтан дуулнаа. Амьдралын альва нэг асуудлын өмнө бид хүчин мөхөсдөх үедээ өөрсдийнхөө хичнээн хүчгүй, сул доройгоо гайхаж, эцэст нь өөрийгөө яллаж буруутгах мэдрэмжийн хуй салхинд хамаг байдаг бүхнээ хийсгэх шахдаг. Бидэнд төрдөг тэрхүү мэдрэмжүүд яагаад биднийг ингэтлээ хүчгүй, дорой, бид хизээж өсөж дэвж чадахгүй, урагшлах ирээдүйг хүртэл харагдуулахгүй болгож чаддаг байна. Мэдээж мэдрэмж яг л гал шиг учраас бид үүнийг зөв зохицуулж ашиглаж сурах нь мэдлэгээс хитээдсэн мэрэгэн ухаан гэлтэй. Би мэдрэмжийн тухай сүрхийг судлаагүй л дээ. Гэхдээ нэг үгийг уншаад туршиж үзэх гэж хичээсээр л явна. Мэдрэмж болгоно яг зочин шиг хүндэлж мэдлээд үдэж мордуулаарай гэдэг үг. Өөртөө хяналтгүйгээр төрж байгаа тэрхүү мэдрэмжийг огт оргүй хоосон гэж бодоод үл томсорлох нь мэдээж ухаалаг хэрэг биш. Харин гэрийн эзэн яадаг вүлээ? Сайн муу янз янзын зочин гэрт нь орж ирээд урилгагүй тэр зочныг байхгүй байна гэж мянгантай бодож өөртөө итгүүлчгээд гэрийнхэн хомирт нүдэн балай чихэн дүлийн юм шиг суугаад байх нь нийтдээ хэрэг үсттэй. Юутайч
муугийн ёс биш Монголын ёсын болохоор минь тусаа мэдлцэж, аягны амсар зуулгаж, тавхтай эдээгээ барьдаг ёстой уламжлалтай хүмүүс шүү дээ бид. Тэр ч жишгээр зочноо зочин шиг хүндлээд явж өгөхгүй бол унж ирсэн морнитай нь хүлэн намарч, хөлс нь хатжээ гэсэн үгээр ёс ямгар төр төмгөр өдөж мордуулдаг да. Алдхан бие амхан сэтгэлийнхээ эзэн нь та учраас гэрийн эзэн зочноо угтаж бас үдэж явуулдаг шиг мэдрэмжүүдээ таньж мэдэж. Тэгээд таатай наргагүй өнгөрөөж үдэж явуулахад дадамгай сурамгай байх хэрэгтэй юм. Гэтэл ийм зүйл суралцахгүй бол мэдрэмжүүдтэй нь хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх болчихвол яана? Мэдрэмж болгоноо таны загалмай өмнө өргөе. Мадаггүй таал үгээрээ надад хариулт өгнөө гэсэн гуйл залбиралтайгаар үгийн өмнө очицгоё. Дуулал 32 дугаар бүлэг. Ёс бус явдал нь уучлагдаж, нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтөө юу. Нүглийг нь эзэн үл тооцдог бөгөөд сүнсэндээ залмихгүй хүн ерөөлтөө юу. Намайг дуугүй байх зур өдөржингөө yoosноос болж ясмин яарчээ. Учир нь өдөр шөнөгүй таны мотор намайг хүн дээр дарж, шим шүүсмэн зуны ганд хатсан мэт болов. Би нүглэн танд улайсан. Би хилэнцээ нуугаагүй. Гэмт үйлдэлээ би эзэнд улаана гэсэн. Тэгээд та миний хилэнц нүглийг уучлсан. Тиймээс итгэмжит хүн бүр таны олдох цагт танд залбираг. Их ус үерлэвч тэдэнд огт хүрэхгүй. Та миний хорогдох газар. Та намайг зовлон шаналлаас хамгаалan. Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөнө. Ухаангүй адуу луус шиг бүү бай. Хазаар ногтоор оосрлон барихгүй бол тэд чам руу ойртдаггүй бусуу. Гин буруутны зовлон шаналл их, харин эзэнд найдагч хүнийг хайр инрэл хүрээлдэг юм. Зөвхт хүмүүсээ та нар эзэн дотор баярлан баясагтун. Зүрхээрээ чихч шудраг бүгдээ та нар баярлан хашгирах тун. Дуулал 33 дугаар бүлэг. Зөвхт хүмүүсээ эзэн дотор баярлан дуулагтун. Чих чудраг хүн магтан дуулах нь зохистой. Ятгын ихшгээр эзэнд талархал өрөг. 10 чавхтаст пипа хөгжмөөр түүнд магтаалуудыг дуулагтун. Түүнд шин дууг дуул. Баярт дуугаар уран чадварлаг тоглол. Учир нь эзний үг зөв шударгаагаад бүх бүтээл нь итгэлтэйгээр хийгдсэн билээ. Тэрээр зөв шудраг ёсыг хайрладаг. Дэлхий эзний инрэл хайраар дүүрэн билээ. Эзний үгээр тэнгэрс амныхан амьсгалаар тэдгээрийн төг төмд бүгдээрээ бүтээгдсэн. Тэрээр далайн усыг овоо адил хамттан цуглуулдаг. Гүний усыг агуулхад хуримтлуулдаг. Хамаг дэлхий эзнээс эмээгтэн. ертөнцийн бүх оршин суугчид түүнийг хүндэтгэхтэн. Учир нь түүнийг айлдваас тэр нь биелнэ. Түүнийг тушаа хаваас тэр нь буй болно. Эзэн үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж, ард түмнүүдийн бодлыг үр дүнгүй болгоно. Эзний зөвлөгөө мөнхөд, зүрхнийхэн санаа үеийн үед. Өөрсдийн бурхан нь эзэн байдаг үндэстэн. Өв юугаа болгохоор түүний сунгасан ард түмэн ерөөлтөө юу. Эзэн тэнгэрээс ажиж хүний хөвгүүдийг бүгдийг нь хардаг. Синтийнхээ газраас тэрээр дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг. Бүгдийн зүрхийг бүтээсэн тэрээр бүгдийн үлсийг анхаардаг юм. Цэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй. Аврал хэрэгтэй үед морь дими. Их тэнхээгээрээ хэнийг ч чөлөөлж үл чадна. Харагтун эзний мэлмий өөрөөс нь нэмэгчдийг, хайр инрэлтэн найдагчдыг хардаг. Тэдний амийг үхлээс аварч, өсөглөн дунд ч амьд үлдээдэг. Сэтгэл маань эзнийг хүсэн хүлээдэг. Тэр бидний тусламж, бидний бамбай билээ. Бид ариун эрдэнэ итгэдэг учраас зүрх маань түүнд баярладаг. Эзэн, танд бидний найдсан ёсоор хайр инрэлтэй нь бидний дээр байх болтугай. Дуулал 34-р бүлэг.
Би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь эзэн дотор сайрхна. Даруй хүн үүнийг сонсон баярлна. Надтай хамт эзнийг дээдэлж хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айцаас минь тэр намайг чөлөөсөн. Түүнийг харагсад гэрэлтэх болно. Тэдний царай хизээч ичгүүрт ис орно. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож зовлон шаналн бүгдээс нь түүнийг аварсан болоо. Эзний тэнгэр элч түүнээс эмээгчдийг хүрээлж авардаг. Эзэн сайн гэдгийг амсцгаа үздцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай өрөөлтөөв. Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Идэр арсланч гачигдаж өлсөж байдаг. Эзнийг хайгчид харин ямар ч сайнаар дутахгүй. Хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Та нарт эзнээс эмээх үг би зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ? Хилээ муу муухайгаас уруулаа худал хэлхээс сахин хамгаал. Муугаас салж сайныг үйлд амар тайвныг хай мөшиг. Эзний мэлмий зөвхт хүн дээр сонор нь тэдний хашхраан дээр байдаг. Эзний нүүр царай ёрын мууг үлдгчдийн эсрэг байдаг нь тэдний дурсамжигч дэлхийгээ сарлахын тулд үлээ. Зөвхтүүдийг хашгирахад эзэн сонсож зовлон шаналн бүгдээс нь тэднийг аварна. Эмтэрсэн зүрхтнүүдэд эзэн ойр сүнсээрээ гимшигчдийг тэр авардаг. Зөв шударгын зүдүүр их авч эзэн түүнийг тэр бүгдээс нь аварна. Бүх ясыг нь тэрээр хамгаална. Бүр ганцхан ч хугарахгүй. Буруу явдалт хүн бузар муудаа хөнөөгдөн. Зөвхтийг үзэн ядагчид өөрсдөө харин яллагдана. Эзэн зарц нарынхаа амийг аврах хагаад түүнд хорогдох хинч буруутгагдахгүй. Тэгэхээр түмэн зүйлийн үзүүр язоортой мэдрэмжийн хурц хатхуурт шархалж зовинсон хэн бүхний сэтгэлийг сэргэж гагцгүй сэргээгээд өнгөрөх биш. Нөхөн төлжүүлж эдгэн илааршуулах амин чухал үгсээр ямар их элбэг цалгисан бүлгүүд байваа. Унаж боссон бүхий л өдрүүдийн урилгагүй мэдрэмжид яв цав нийцсэн амьд ариун үгсийг бид хидийдэж, хизээдэж, уншиж, хүртэх боломж бүрийнхээ төлөө Бурханд үнэхээр талархал нь байх болтугай. Өнөөдөр бидний уншсан ишлэл дээр эмтэрсэн зүрхнүүдэд эзэн ойр сүнсээрээ гимшигчдийг тэр авардаг гэж хэлсэн. Бодол мэдрэмжүүд нэг бол бидний итгэлийг улам сунгаж, чангаж, хүчрхэгжүүлдэг. Гэхдээ мэдээж сайн сайхан бодол мэдрэмжүүд үү? Итгэлийг булчинтай зөөрөлвөл сайн бодол мэдрэмжүүд бидний булчинд өгөөжтэй, шимт бодистой зөөрлүүлж болох юм. Харин саар муу сүрэг бодол мэдрэмжүүд бидний итгэлийг сул байлгаж, чадахгүй болгож байгаа мэд харагдуулж болох ч гэсэн харин урт хугацаанд бид зөв дадал суулгах юм бол харин ч итгэлийн булчингийн маасыг нэмэхэд хамгийн ихээр нөлөөлдөг болохыг анзаараарай. Тийм болохоор эмтэр чаналсан хугарч муудсан итгэл сэтгэл хэрэггүй гэсэн үг биш юм. Оюун бодлоос минь авах юм байхгүй. Амьдралд минь тэр гэдэх сайн сайхан зүйлч нүдний гимдээ гэж битгий бодоорой. Учрах бэрхшээл саад бүхэн хэдийгээр бидний сэтгэл зүрхийг эмтэлж болгоч эзэн ойрхон байгаа учраас итгэлээл бат сагцгаая. Тэгэхээр мэдрэмж болгоныг дагаж намирах биш. Бас мэдрэмжийг оргүй хоосон гэж үл тоомсорлогч биш. Угтаа таньж мэдээд тохирох хариуг барих нь хамгийн чухал. Тийм болохоор урилга залгагүй ирдэг мэдрэмжүүдээ үгүйсгэж эсвэл ийм ч мэдрэмж мэдрээд байж байх гэжтэй гэж өөрийгөө яллаж буруутгахын ч хэрэг байхгүй. Есүс ч гэсэн ийм аар саархан мэдрэмж төрж байсан шүү дээ. Библи үнийг биднээс нуугаагүй юм. Энд ингэж бичсэн байна. Есүс тэгээд диавол соригдохын тулд сүнсээр цүл рүү хөтлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст өсчээ. Соригч ирээд түүнд чи Бурхны хүн муу юм бол энэ чулуунуудыг талах бол гэж тушаа гэв. Гэвч Есүс хүн зөвхөн талахаар биш. Харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг хэмэв. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи Бурхны хүн муу юм бол доош үсэр. Учир нь
Тэрээр Тэнгэрлэгч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуун зогчих вэ гэсэндээ тэд гар дээрээ чамайг өргөн явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс эзэн бурхнаа бүү сорь гэж бас бичигдсэн байдаг гэлээ. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи бурхны хүү муу юм бол доош үсэр. Учир нь тэрээр Тэнгэрлэгч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуун зогчих вэ гэсэндээ тэд гар дээрээ чамайг өргөн явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс эзэн бурхнаа бүү сорь гэж бас бичигдсэн байдаг гэлээ. Диавол дахин түүнийг асар өндөр ууланд аваачиж ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг үзүүлээд хэрв чи сөхрөн надад мөргөөс энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зайл сатана. Чи эзэн бурхандаа мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход Тэнгэрлэгч нар ирж түүнд үйлчлэв. Тэгэхээр Есүс үлссэн мэдрэмжэндээ хөтлөгдөөд чулууг талах болгосон бол ямар тач Каан хотод усыг дарс болгон хувиргасан гайхамшиг нь түүний анхных гэж тооцогдохгүй байсан нь лавтай. Талах болсон чулууг аваад идэх байсан уу? Аль эсвэл сатаны нүүрлүү чулууд хойсно гэдгийг мэдэх юм алга. Юутайч өөрт төрсэн мэдрэмжүүдээ Есүс үл тоомсорлоогүй. Харин тохирсон хариуг нь барьсан юм. Тэр нь мэдээж Бурхны үг байсан. Тийм болохоор ямар ч үед ямагт эзний үгтэй ойр байгаарай. Энэхүү ятгалгаар өнөөдрийн дугаараа өндөрлөж залбирах цаг гаргацгаая. Эмтэрсэн зүрхнүүдэд үнэхээр ойрхон байдаг эзэн минь ээ. Таньда талархъя. Үгээрээ, оршихуугаараа, хүмүүсээрээ сэтгэлийг мань сэргээж, итгэлийг мань батжуулдагт танд үнэхээр талархаж байна. Бид амьдарч амьд яваа учраас зүсэн зүйлийн бодол мэдрэмжинд автагдж, хяналтаа, жолоодлогоо алдчих гээд байна. Бурхан минь ээ. Та миний амьдралын зан чанарын, хандлагын, бодлын жолоо цулбуурыг атгаж, эзэн нь суугаач гэж урьж байна. Бидэнд төрдөг сайн муу мэдрэмж бодлуудыг үүсгэн яллаж, эсвэл үл тоомсорлож, гайхамшгүй хандхаас илүү харин мэрэгэн ухаантай үг үйлдэлийг үлгэрлэн үзүүлсэн Есүс шиг байхад минь туслаач гэж гуйж байна. Амьдралын асуудал бэрхшээл болгонд тохирох хариу болж, Библи бэлгэнэ байхад түүнийг тань уншиж, ухаарч, урагшлахад минь та бидэнд туслаарай. Бурхан минь таньдаа амьдралаа өргөж, бидний итгэлийн бамбай болсон эзэн Есүсийнхаа нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлээ. Misericordia.